хүргэе. За англи хэлний техникээс зохион байгуулж байгаа өнөөдрийн нэвтрүүлгээр бид англи хэлийг хэрхэн сайн болоод одоо хурдан сурах аргын талаар чөлөөт ярилцлага хийн. За энэ хүү ярилцлагт өргөдөн ирсэн төгсөгчдийн төлөөлөл за суралцж байгаа оюутнууд маань одоо хэл хэрхэн сурах талаар өөрийнхөө туршлагаас одоо хуваалцаад мөн цаашид хэлийг одоо хэрхэн сурах талаар санал зөвлөгөө өгөх болов уу гэж бодож байна. За ярилцлага маань чөлөөт маягаар явагдана. За ингээд ирсэн оюутан төгсөгчдөө өөрсдөө танилцуулахыг урья. За сайн мэцхан намайг Төвшин Жаргал гэдэг 2009 оны төгсөгч байна. За 2009 онд англи хэлний багш мэргэжлэр сургуулаа төгссөн. Одоо ингээд төгсөөд 11 дэх жилдээ ажиллаж байна. Hi guys. Сайн уу би болохоор Улаанбаатар их сургуульд орчуулагчийн 3 дахь курс сурж байгаа. Тэгээд Сэнцэг гэдэг. Сайн байцгаана уу Агнур Давид гэдэг. Би төгсөөд 1 жил болж байна. 19 оны төгсөгч. Тэгээд Кемпийский зочд буудалд ухтаа өгчээр ажиллаж байгаа. За сайн байцгаана уу намайг Батаян гэдэг. Би энэ жил 4 дугаар курсын оюутан. Одоо энэ хавар төгсгөөд карантинлэгдээд байж байгаа оюутан байна. За та бүхэнд баярлалаа. За мэдээж та бүхэн тодорхой зорилго өөрлөн англи хэлийг судалсан болов уу гэж бодож байна. Тухайн хэлийг сурснараа одоо та бүхний амьдралд ямар өөрчлөлтүүд бий болсон бэ гэж зөмөрөө одоо ярилцлага энэ асуултын хүрээнд ярилцгаа. За. Одоо сэхлэх үү. За тийм за. Ер нь би англи хэлийг яг өөрийн тийм хүс сонирхлоор сурсан. Одоо бага ангиасаа бүр англид одоо дурлаж шимтэж сурсан. Ер нь хэл сурах сонирхолтой тийм хөвгт байсан. Тэгээ багасаа яг дуулж сонирхсан юмас өөрийнхөө мэрэгжил дуулгыг төгсөхдөө яг мэрэгжлээ сонгохдоо англи хэлний орчуулагч, олон улсын харилцаа гэдэг энэ мэрэгжлүүдээс тэгээд англи хэлний орчуулагч мэрэгжлийг сонгоод тэгээд суралцсан байгаа. Тэгээд англи хэл сурснараа ер нь их олон гой зүйлсийг үзсэн. Одоо тэтгэлэг авах, тэгээд work and travel program Америкийн нэгдсэн улсыг зорих гэх мэтчлэн одоо үр шимийн, үр дүнгийн их олон талаар үзэж байгаа. 3 дугаар курсээ төгссөн 118 оны 100 гэсэн үг. 3 сар Америкийн нэгдсэн улсын Аляск муж руу явчаад ирсэн. Тэнд болохоор одоо морин дэрэгтэй аялал гэж үүдэг. Би resort газар ажилласан. Тэгээд тэр газрынхаа тэр аяллаа гайд хийсэн, галтгоонд ажилласан. Тэгэл төрөл бүрийн ажил хийсэн. Тэгээд олон улсын хүмүүстэй Америк хүмүүсийн дунд ороод тэгээд ажиллаж ирсэн 3 сар хугацаа. Тэгэхэд бас гайд хийжсэн гэсэн тийм ээ. Одоо хэлээр ашиглаад 3 дахь курстээ явж илаа. 3 дахь курсээ төгсөн 100 явж исэн тийм ээ. Гайд хийгээд за тэр зун чинь бас нэг дадлаг хийх чинь давхар тэндээс дадлаг хийгээ явуулсан тийм ээ. Тэгээд би тэр дадлагын супервайзергийн 70 оноог одоо өөртөө нөгөө явуулж исэн нурдаалаад. За тэгээд тухайн одоо супервайзергийн 70 оноо битэмжлэлтэй ярьдаг. За тэрэнд бол надад бас их сонь санагдсан л да одоо манай оюутан маань гадаадд явж ажиллаад ер нь хэр үнэлэгдсэн байна гэд багш нь бол нэлээд сонирхоод ингээд задлаад уншиж маш сайхан тэр сэтгэл хангалуун одоо Монгол оюутан тэр хүний хувьдлаараа Монгол оюутан хүнтэй өмнө уулзч байгаагүй мөллээ. Тэгээд маш сайн одоо үүрэг үзсэн, маш сайн ажил хийсэн. Гайд гэдэг чинь бас маш хариуцлагатай ажил шүү дээ, тийм ээ. 70 оноогоо тэр чигээр ингээд амжирсан байх жишээ нэ. За одоо багш нь бол бас маш бахархажсэн. За дараач оюутан байна. За англи хэл сурахаар ер нь маш олон давуу талууд нэгддэг. Жишээ наад захын оюутан болоод зөөгч хийхэд хүртэл англи хэл айгүй чухал. Ягаад гэх юм бол одоо Монгол улс маань жуулчлал айгүй хөгжиж байгаа, гадаадд айгүй ирнэ. Тэгээд ресторанд зөөгч хийхэд бол хэрвээ би англи хэлтэй хам бол надад илүү сайн тип ирнэ. Одоо ингээд тухайн үнд туслах зүйл дээр яах юм бол одоо тип илүү нэмж өгөөд зөөгч хийхэд хүртэл айгүй даваа талтай. Тэгээд дээрэс нь мэдээллүүдийг айгүй шуурхаа авна. Батын үед одоо 1-р курстэй анх одоо илтгэлийн тэмцээнд оролцоод 1-р байр эзэлжсэн санагдчихэж байна. Тий одоо манай оюутнууд бас мундаг оюутнуудаа бүгдээрээ чадвартай илтгэх тал дээр бол маш сайн оюутнууд маань нэг байна. За баярлалаа. За төвшөө. За мэдээж англи хэл бол олон улсын хэл. Тэгээд англи хэлийг сурснаар маш олон зүйл нэгдэнэ. За миний хувьд гэх юм бол ер нь багтаа айгүй бүрэг хөвгтэйсэн л та. Дуугай. Тэгээд ер нь амар олон найз мöyцтэй шиг ингээл англи нэг чимээг хөвгтэйд шүү дээ тийм хөвгтэйсэн. Тэгээд англи хэл сурах дуртай.
Гэхдээ бүрэг байсан тийм хүүхдийг болохоор англи хэлний тусламжтайгаар би одоо өөрөө аюулын талаар нээсч чадсан гэж боддог байхгүй. Дуртай киногоо англиар үзнэ. За тэгээд мэдхийг хүссэн юм байх юм бол одоо интернетд ороод хүссэн одоо мэдээлэл авчих ч юм уу. Миний сонирхож байгаа юм чи юм байна штэ ч гэдэг юм уу. Тэр талаараа аягүй өөрөө хөгжүүл чадсан гэж боддог. За тэгээд яг анх нөгөө оюутан болоод Улаанбаатар сургуульд ирэх чахта англиний орчуулагч болоод англиний багш гэсэн хоёр яг ангийн аль нэгийг сонгох хэрэгтэй болсон л доо. Тэгээд тухайн үед болохоор англиний багш орчуулагч гэж хоцорсон мэргэжил байгаагүй. Тэнгүүд за хэрвээ би англиээ сайн өшөө мундаг болоод сурчих юм бол орчуулга би хийж чадна. Хэрвээ орчуулагчаар сурах юм бол надад багшлах их байхгүй учраас би багшаар сонгосон дээр байна. Багшаа сонгоо багшаараа төгсчих юм бол багшилчиж болно. Хэрвээ би мундаг хэлтэй авах юм бол орчуулгаач давхар хийчих болно гэсэн үгнээс багшийн ангийг сонгоод орсон. Тэгээд англи хэл одоо хүний багшаар төгсөөд ер нь англи хэлийг судалснараа өөрөө нэлээд сайн нээж чадсан бүрэг зангаал олон талаар нээж өөрөө хөгжүүлж чадсан гэж боддог. За баярлалаа төвшөөд. За миний хувьд болохоор би 8 дугаар ангиас англи хэлний гүнзгий ангид сурсан. Бурхан аймагт. Тэгээд төгсөөд би бол соёл урлагийн их сургуульд орсон. Гэтээ тэр миний мэргэжил бол биш байсан жүжигчний мэргэжлэр. Тэгээд би 1 жилийн хугацаанд сурахтаа судалж мэдэх зүйл маш их байсан учраас би мэргэжлээ солиод Улаанбаатар их сургуульд одоо Нодлын улсын Улаанбаатар их сургуульд би орчуулагчийн ангиар орсон байгаа. Тэгээд гол одоо хүсэл нь болохоор би гадаадын сайт, ном, одоо гадаадын том сургуулиудад одоо юу гэж театр, одоо урлаг талаар заадаг талаар одоо сурах маш их хүсэлтэй. Тэгээд аюух ном орчуулахаас хүсэлтэй. Юм учраас англи хэлийг өөрөө судалж эхэлсэн байгаа. За баярлалаа. Санд цэцэг чинь бас work and travel-ээр Америк нэгдсэн улсад очиж бас ажилласан байгаа. Энэ талаараа бас сонирхолвол тэндээс одоо юу олж харав тийм ээ? За би 2019 онд Америк руу явсан. Work and travel-аар тэгээд би South Dakota-д очсон. South Dakota State. Тэгээд нөгөө энэ state-ийн одоо онцлогч шинжид гэх юм бол нөгөө Mount Rush Memorial гэдэг нөгөө ерөнхийлөгч дөрвөн ерөнхийлөгч нөгөө одоо уулан дээр нэдэг штеп тэр хотод очсон байхгүй. Тэгээд би тэр хотод KOA гэдэг resort-д нэгэн том ресторанд одоо зөөгч хийсэн байгаа. Тэгээд эхний ээлжинд бол хэл маш их шаардлагатай. Одоо анхны өдөр очиод амар сандраад эхний одоо хүмүүсийн хэлж байгааг сонсохгүй одоо ойлгохгүй can you please say it again гэж бүр ингээл хэлээсэн. Тэгэл эхний хүмүүс нь одоо Америк хүмүүс амар тийм нээлттэй зүгээр чи чадна дараатай айгуу гоё чинь гэл тэг эхний өдөр тэгж өнгөрч исэн юу ч сонсч чадахгүй бүр ингээд дүлэрсэн юм шиг тийм. Тэгээ сүүлд айгүй мундаг болоод нөгөө нэг вайны чинь ялгаж сураад тэгээд гол ойлгосон зүйл юм бол Америк хүмүүс, Европ хүмүүс хоёр бол маш өөр. Тэгээд Америк хүмүүс амар нээлт тахт, Европ хүмүүс жоохон хаалттай ч юм уу те жоохон ингээд их соёлын зөндөө зүйл сурсан. Ер нь бол тэр зүйлээс одоо ингээд бас өөр акценттэй одоо Тайланд, Булгар, Румыни акценттэй зөндөө олон англи одоо гадаад хүмүүстэй харилцахад англи хэл ямар чухал вэ гэдэг зүйлийг сурсан байна. За баярлалаа та бүхэндээ. За хүн болгон одоо англи хэл сурах өөрийн гэсэн арга барил одоо онцлогтой байдаг тийм ээ. Зарим хүмүүс болохоор амьд харилцаан дээр тулгуур сурдаг бол зарим хүмүүс илүү одоо бичгийн хэлэн дээр суурилж одоо сурдаг байх жишээ нь. За та бүхний хувьд ер нь бол яг ямар арга барилаар сурвал хэлийг илүү хурдан одоо сайн сурах юм байна гэж бодож байна. Мэдээж хүн болгон өөрөө нэг гэсэн онцлог байгаа тийм ээ. За Нурталатаас эхлэв. За миний хувьд бол яг орчингоо бүрдүүлж яг сурдаг төрлөө юм байлээ. Яг ингээд орчингоор хүмүүстэй харилцаад тэг яг яриа хэлбэрээр илүү сайн суралцдаг юм байлээ. Тэрийг яг Америк явсан туршлагаас мэдэрсэн. Миний аялал бүр үнэхээр улам хэмжээгээр дээшилж ирсэн л дээ. Ер нь ажиглагдсан тийм. Тэгээд бичгийн одоо хэлбэрээр сурахаар ер нь таарах юм гэдэг яг мэдэрсэн. Ялгааг нь гаргачаад ирсэн гэх юм уу. Тэгээд Солонгос улс руу очиж исэн. Тэнд орчин гэхээсээ нөгөө солонгос хүмүүс солонгосоор л ярив. Гэхдээ олон улсын хөтөлбөрт оролцохоор явсан болохоор тэнд очиж олон улсын оюутнууд бүгд англиар ярьж исэн. Тэгээд хоорондоо англиар ярилцж байгаа болохоор ингээд бас өөрхөн яг American accent биш ч гэсэн ингээд орчин бүрдэж исэн болохоор яг тухайд бас vocabulary ер нь бас
мэдлэг ингээд дэвшилжсэн. Тийм болохоор би яг орчинд нь орж иж тийм яриа хэлбэрээр англиг хэлдэг. Тийм. Өртөнтэй байна гэдэг. Тийм өртөнтэй. Бас одоо нөгөө харилцаж байгаа хүнийхээ ертөнцийг дотоод ертөнцийг ингээд мэднэ гэдэг бас нэг талаараа амар гоё. Өөрөө орны нөгөө ертөнцийг харах үзэл гэдэг шүү дээ. Тэр мэрийг нарах сонсоод ингээд янгууд бас сонирхолтой. Тэгээд давхар англи хөгжин. Тийм болохоор гадаад хүмүүстэй харилцаж ярилцж тэ. Монголчууд хоорондоо ч гэсэн ингээд англиар яриад хөгжүүлж болно л да. Гэхдээ одоо сургалтын төв мөдөл гэхгүй бол ер нь бас гадуур ер нь хэцүү. Тийм болохоор ингээд өөрийнхөө орчныг бүрдүүлээд уламжаараа яриагаар хөгжүүлсэн. Яриан дээр тулгуурлаж илүү төрсөн нүүртэнтэйсэн байх тийм ээ. За баярлалаа. Батайны хувьд миний хувьд бас хор зэрэг сурсан арга нь гэх юм бол ер нь өөртөө итгэх итгэжээд одоо нэмэгдүүлснээр арай илүү ингээ англиар ярих гэсэн хүсэл маань илүү нэмэгдсэн. Яагаад гэх юм бол 10 жилдээ яг ингээ тийм айгуу гүнзгий англи хэлний гүнзгий сургуульд хэдий сурсан ч гэсэндээ гадаад багш нартай байсан. Яг ингээ тулж харцгаар яалтчгүй яг түрүү нөгөө санааг хэлсэн шиг дүлий гэдэг шиг яг ингээд дүлий орчдөг гэсэн. Ягаад гэвэл ингээд би чадахгүй штэ би elementary юм чинь би ярьж чадахгүй юм чинь би яг тэр хүний ярьж байгааг ойлгохгүй гэдээ өөртөө ингээд дотроо ингээд бүрхүүл үсгсэн. Тэгээс ингээд над руу хандаж манай англи хэлний багш ч юм уу ингээд харилцаараа үсэх гэж ингээд надтай ярих гингүүд ингээд яг ингээд ерөөсөө юу ч ингээд ярьж чадахгүй ягаад гэвэл би ойлгохгүй байгаа гэдээ өөртөө тэрийг хэлсэн болохоор зэрэг юу ч ойлгохгүй байсан. Харин ингээд яванда ингээд одоо яг 10 жилээ төгснөөхөө дараа илүү англи хэлийг бүр гүнзгий төвшөнд өөрөө судалж эхэлсэн. Ягаад гэх юм бол ялангуяа яг Улаанбаатарт орсныхоо дараа хүмүүстэй илүү их харьцаад ингээд би ярьж чадах юм байна. Би чи ингээд 10 жилдээ үзэлсэн. Тийм би зөндөө олон зүйлсийг үзсэн, сонссон. Ингээд англиар ч гэсэндээ кино айгүй үздэг байсан. Тэр нь ингээд чихэнд хоногшсон, зөндөө хардаг байсан. Тэдгээр нь бүгдээ ингээд хараад таньдаг үг, танил ингээд дуудлага тэр бүгд ингээд одоо би чадах юм байна гэд айгүй үзсэн байсан болохоор тэрүүгээрээ ингээд ярьж эхэлсэн. Тэнгүүд одоо яг ярьжсэн энд ороод дэвтгшин тэмцээнд яг эхний орсон юун дээр нэгдүгээр байранд орсон. Өөрт маань айгүй том шалгуур тэрийгээ даваад гарсан. Өөртөө итгэж айгүй чухал юм байна. Чи чадна, чи сонсож байгаа, чи ойлгож байгаа гэд бүгднийг өөртөө хөвшүүлсэн. Тэгээд бас би орчуулга айгүй хийдэг байсан. 10 жилдээ ч гэсэндээ манай багш нар орчуулгыг айгүй хөвдөг байсан. Ерөөсөө нэг юм текст өгсөв гэхэд дотор нь ойлгож байгааг айгүй бага. Нэг 5-10 үг нь миний яг мэддэг үг. Бусд нь бүр айгүй хүнд тийм үгнүүд. Тэгээд тэдгээрээ бүгднийг ингээ орчуулсан. Тэгээд бас айгүй хөдөлмөр хэл сурна гэдэг бол тийм ч амархан бас юу биш. Тэгээд бас дуртай юм англиар хийгээд байвал өөрөө сурчин би бас орчуулах дуртай байсан. Тэгээд жижиг сэдвийг гэсэндээ аваад орчуулад тэрүүгээрээ бас илүү их мэдлэг маань нэмэгдсэн. Бас дадлагаа ч гэсэндээ замын тийм орчуулга хийж дадлагаа хамгаалж исэн. Тэгээд дуртай зүйлсийг хүн англиар ч юм уу тий тухайн хэлээрээ хийгээд тахмал илүү их сурах боломж их байд юм байна. Өөртөө итгэж хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. За баярлалаа. За дэвшиг. За миний бодлоор бас яг санал нэг нь ер нь бол хэллийг сурахдаа дуртай зүйлээрээ сурах нь хамгийн зөв. Жишээлх юм бол манай нэг хамаатныхаа л да хөл бөмбөгт бүр улаан нугасгүй. Тэгээд яг сургалтанд суугаад ингээд англи хэл сурна гэхээр аханчтай чадахгүй юм байлаа. Гэсэрнэ яг нөгөө англи хэл дээр хөл бөмбөг үзүүлж сухаар ализын өгүүлбэр бүх юм мэдчихэдэг. Одоо хөл бөмбөгийн үг хэллийг би мэдэхгүй байх чинь тэр хүн бүр 100% гаргуу цаа мэдчих байгаа байхгүй. Тэгэхээр яг дуртай зүйлээрээ дамжуулаад хэллийг сурна гэдэг хамгийн зөв бөгөөд ухаалаг тэгээд хамгийн амархан арга гэж хэлв. За би болохоор аюу дараахан дугаа хөвтэйс нь хэлчихсэн. Тэгээд хүнтэй очиж шууд англиар ярих зориг байхгүй. Тэнгүүтээ өөрөө чаддгаар Friends гэдэг нөө найзууд гэж сурдлыг англиар бүгдийг үзэж дуусгаад тэнгүүд арай нэг сонсголмаа айгуу олон сонсоод кино үзээд ирэхээр ерөнхийдөө ингээ ойлголт сайжирч байгаа. Тэнгүүд дараа нь дуртай дууга сонсоод за тэгээ хамгийн сүүлд нь бичих юу болохоор өдрийн тэмдэглэл англиар өдөр болгоод бичдэг байсан. Тэгээ эрс тэгэхээр яг ингээ сайжраад ирд юм лээ. Тэгээд яг энэ байдлаар өөрийнхөө жишээлх юм өөрийгөө зовохгүй би тэр кино үзэх дуртай би тийм дуу сонсох дуртай тэгээд өөрөө ингээ бичих бас айгуу дуртай байсан болохоор өдрийн тэмдэглэл англиар бичээд тэр маягаар өөрөө хөгжүүлж дуртай зүйлээрээ англи хэлийг сурсан. За миний хувьд тэгэхээр би болохоор ингээд уншиж хагаад одоо янз бүр ингээ шинэ үг гарч ирж штеп. Тэгвэл тэрийг тодруулдаг. Тэгээд тэрийг ингээ англи тал юм уу монгол талнаас харж орчуулна. Тэгэнгүүт тэр өгнүүдээ ингээ бичиж хагаад ингээд хан дээр наачдаг байхгүй. Тэгэл тэр үг энэ чинь тэр үг л үү энэ үг л үү ингээд ерөөсөө өөрт нүдэнд харагдах тал
газараа ингээ наачдаг. Тэгээд манайд болохоор бас англи хэл айгу сайн. Тэгээд бид хоёр гэртээ ер нь бол англиэр ээж аваа хоёроос нууцаар юм ярьдаг. Тэгэхгүй болс ингээ ээж ойлгох гэдэг. Тийм учраас тиймэрхүү маягаар би ер нь бичиж тэгээд дүүтэйгээ ярьж уншиж ер нь англи хэл сурдаг. За ер нь бичгийн одоо хэл дээр суурилж сая дурдчихсан тэгээд одоо ном орчуулж байгаа, уншаад орчуулж байгаа гэж хэлжсэн тийм. Тийм бас нөгөө ярхан гэх юм бол би кино үздэг. Одоо кино үзэнгууд одоо ингээд шин үгэнд гараад ирчдэг. Тэрийг би шууд бичиж аваад орчуулдаг. Тэгээд дахиад ингээд мартагдангууд дахиад тэрийг хараад нэг тиймэрхүү үгнүүдийг үгээ сурдаг. Тэгээд ном уншиж явах одоо дүрмээ номноос бас олоод авчдаг бид нэр. Тийм. Дүрмээ сурах биш. Бид нар ном дотроос энэ ч нөгөө ийм хараад тийм ээ. Тийм тэгж шүү гэдэл ер нь тэгж сурдаг те. За баярлалаа. Ер нь сүүлийн үеийн судалгаагаар одоо гадаад хэлийг сурахад илүү сонсох ярих чадвар дээр нь тулгуурлаж одоо сурах юм бол илүү үр дүнтэй гэсэн тийм судалгаа хийгээд байдаг. Одоо жишээлбэл бид нар хэлд орохдоо яадаг лээ эхлээд сонсдог. Дараа нь хамгийн сүүлд бичдэг. Тэгэхээр сүүлийн судалгаал ерөнхийдөө гадаад хэл сурж байгаа хүмүүс сонсох ярих дээр ингээд тулгуурлаа заах юм бол илүү сурах юм байна гэсэн бас судалгаа гаргаад байгаа. За аливаа зүйлийг сурахад бол одоо амаргүй байдаг тийм ээ. Ялангуяа хэлийг сурахад бол олон бэрхшээлүүд тулгардаг. Зарим хүмүүс ингээд сурч байгаа тэр бэрхшээлд шантраад ингээд дундаас нь орхих явдал байдаг тийм ээ. Та бүхний хувьд энэхүү бэрхшээлүүдээ хэрхэн одоо даам тулж байсан бэ? За энэ туршлагаас авалцаач. Надад бол яг суралцж явах үед бол яг монгол англи орчуулах хамгийн хэцүү байсан. Яг монголоос англи руу орчуулах, англиас монгол руу орчуулах хоёр бүр яг тэнгэр газар шиг ялгаатай байсан. Тэгээд тийм болохоор монголоос англи руу орчуулахдаа англи монгол тойл, монгол англи тойл, тэ утасны тойл гэдэг бүх юмыг гаргаад ашиглаад маш их цаг зарцуулж орчуулдаг гэсэн. Маш өндөрлөлттэй цаг залхах үед нь. Тийм болохоор дэж залгуураад эхлэн гоо тэ яг монгол хэл хүн яг хамгийн амархан аргуудыг хайж эхэлт юм билээ. Тэгээд буруу гэж битээ бод Google Translate ч гэсэн хамаагүй ашиглаа тий. Тэрийг бүр боловсрон болгоод ч юм орчуулж болно. Тэгээд өөр бас интернетд хэдэн сая илэрч байдаг одоо жишээ нь dictionary.com англиас англи руу тий. Тийм амархан аргыг олчих юм бол яг ажлын тал нь хийгдсэн байдаг гэж үг байдаг. Тийм болохоор яг эхлээд аргаа олцоод тэгээд тухайн хэлээ сурах, орчуулах тэр бэрхшээлийг давах юм бол яг 50% тэгэл биелэгдсэн. Тэгэл цаашаа амар хөнгөн авчдаг юм санагддаг. За нэгэн би бас хурц зэрэг хүн болгоны нөгөө тэр аргууд нь айгүй өөртөө надад бас бүр айгүй шантрахгүй зөндөөс яг тэр дунд ангиудтай маш их шантарч исэн. Угаасаа чадахгүй гэд бүр ерөөсөө бүр яг тийм гадны бүр надад бүр яг харь өөр ертөнд шиг санагдчихсэн яг англи хэл гэдэг бол ерөөсөө наад захын хэдэн үгс мэддэг хүн бүр ингээд тийм том юу орчуулсан гэдэг бол айгүй юм хүн санагдчихсэн. Тэгээ ерөөсөө л ингээд өөрийгөө л бүр ингээд доторх хүнтэйгээс маш их ярилцдаг байсан. Одоо чи ирээд би ингээд доторх ирээдүг айгүй төсөөлдөг гэсэн. Ерөөсөө том болшоос айгүй тийм төвшмат мундгаж хүн болно ингээд ерөөсөө л багасаа л тэгж боддог. Тэгээс тэрэн дээрээ тулгууршааш одоо чи чадан чи ихгүй бол хин их үү гэж нэг шантраал нэг ишиг араасаа биш би ихгүй гэж ингээд зааш очиос би ихгүй бол өөр хин их үү гэж нэг очиос тэгээс явандаа тэр маань дуртай зүйлс болшоос бүр тэгэн гिचэн дуртай болшоо өөрийгөө айгүй их шахсан. Ерөөсөө л өөрийгөө шахсаар агаш одоо өнөөдрийн ингээд тийм англи хэлээр чөлөөтэй ярьж байгаа, сонсож байгаа, ойлгож байгаа ийм төвшөндөө хүрсэн. За баярлалаа. Одоо энийг үзэж байгаа оюутан залуучууд маань бас та бүхний энэ ярианаас одоо сэтгэлээ бас өөрсдөө зорилго тавиад энэ бүхний төлөө одоо тууштай явах хаа гэж бодож байна. За төвшиг. За миний бодлохоор ер нь бол айдас гэдэг аюу том даваа юм шиг санагддаг. Альва хэллэг сурахад тэгээ би нөгөө нэг багшилж эхлэмтэй эхлээд баг сургуулийн бага ангид багшилж эхэлсэн байхгүй. Тэгэхээр баг сургуулийн хүүхд чинь одоо 6-аас 12 насны хүүхдүүд аа. Ер нь бол олон улсын хэмжээнд яг хэл сурах хамгийн тохиромжтой нас нь 4-өөс 12 нас гэж явдаг. Тэгээд олон улсын хөтөлбөр хэрэгжиж байхад яг 2 дугаар ангиас нь эхлээд англиар нь заадаг байсан. Тэгэхээр хүүхдүүд бол маш хурдан сурдаг. Өөрөөр хэлбэл ABC-г ч мэдэхгүйс хүүхд 3 сарын дараач багштай ингэ чөлөөтэй яг англиар ярьж чаддаг. Тэгээд том хүмүүст яг ингээд суугаад яг тэр хөтөлбөрөөр заахаар том хүн яг 3 сар тийг сурч чаддаг байхгүй. Тэгээд учир нь хэм бол бага насны хүүхэд хэлийг сурахдаа ерөөсөө
яана би ингээ буруу хэлчих болов гэдэг ямар ч айдасгүй байдаг. Тэгээд тийм болохоор бага насны хүүхдээ илүү хурдан сурдаг. Тэгээд эндээс харах юм бол айдас гэдэг өөрөөр хэлбэл аливаа алиг сурахдаа алдахаасаа л айх байх хэрэгтэй. Жишээлх юм бол манай хүүхд нөгөө тоог засахыг black out гэдэг гэж хэлчихгүй гэдэг чинь тэгвэл ээж тоог ирэхийг white out гэх юм уу гэж бодосоор. Тэгэхээр хүүхдүүсээ айхгүй том хүн бол тэгж хэлхээс айгаад асуухгүй шүү дээ. Тэгэхээр айдасаа л аюу байх болох хэрэгтэй. Хэл сурахад бити айгаараа ер нь алдахаасаа л айхгүй байх хэрэгтэй. Яг байна тийм ээ. Миний хувьд ер нь айгаад хэрэггүй. Тэгээд ингээд одоо би энэ номыг орчуулж эхлэхэд айгүйх айсан. Яг юм яана энэ ч амар хүндий харагдчихээн гээл би ингээд хоош тавиалсан байхгүй. Тэгэл би ингээд Монгол ном уншвал за хэзээ нэгэн цаг сайн болж байгааг би уншна гэж боддог байсан. Тэгээд би энэ карантины одоо амралтын үеэр за би ерөөсөө энэ номыг уншиж дуусахгүй бол би хэзээ ч Монгол ном уншихгүй гэж өөр таамаг тавьсан байхгүй юу. Тэгээд би одоо ингээд номныхаа яг голд явж байгаа. Тэгээд энд зөндөө олон шинүүд гарч ирсэн. Тэгээд хүн эхлэхгүй л бол ер нь хизээч ингээд эхэлж одоо эхлээд авахгүй хизээч эхлэхгүй байна л гэдгийг ойлгосон. Тэгээд манай сургуулийн Сэжин Хагдааны нэг багш хэлжсэн юм аа. Жохон хүүхд чинь ингээд алдаатай оноотой ярьж сурдаг шүү дээ. Тийм учраас та нар ч гэсэн ярихаасаа битээ байгаарэ. Яг ингээд алдсан ч онсон ч яриа л тэгж байгаа сурна шүү гэж хэлжсэн. Тэгээд тиймэрхүү ер нь битгий хэлснээр тэгээд ер нь өөртөө итгэлтэй тийм. Тэгээд бидний нэг одоо нэг энэ яриан дээрээс үндэслээд хэлэхэд тэр айц гэж чимээ өөртөө бий болгочтой юм шиг ер нь тийм ээ. Ингээ өөрийгөө ингээ хав дарааш яг одоо тэрхээс сурахгүй байгаагийн бас нэг одоо шалтгаан бол миний бодлоор бас айц гэж боддог юм тийм. Одоо жишээлбэл ярьж сурах гэхэд гол санаагаа илэрхийлэх л жоохон шүү дээ тийм ээ. Хэдэн үг хэлдэг багч холбоо шүү дээ. За эхний удаа нэг үгээр яж болно, хоёр болж болно, гурав болж болно. Хамгийн сүүлд шатантай байх нь өгүүлбэр одоо зөв өгүүлбэрээр ярих жишээ нэ тийм ээ. Тийм учраас ер нь айц сан бол даван тулах хэрэгтэй болов гэж бодож байна тий. За ингээд та бүхэн ингээд хэл сурч байгаа явцад монгол хүн өөрөө сэтгэлгээний онцлог гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Энийг одоо та бүхэн юу гэж боддгоо ер нь гадаад хэл сурахад энэ монгол хүний сэтгэлгээний онцлог одоо хэрхэн тусдаг вэ? Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна? Сэтгэлгээний онцлог ер нь жоохон бас баригдмал санагддаг л та. Ялтчгүй нөгөө социализмын үед бид нар англи хэл гэж байгаагүй гэсэн манай хараад. Тэгээд 90-ад оноос хойш англи зааж ирсэн болохоор ер нь орчуулга хийх ер нь одоо англи дээр ингээд биш монгол дээр ингээд мэдээлэл хайх хүртэл дутууд үлмэг. Тийм болохоор монгол одоо хүний сэтгэлгээ одоо илүү тэлсээр л байгаа юм байлээ л дээ. Гэтэ одоо нөө стил жоохон дутмаг. Гэтэ бидэрт бол хангалттай нөөц болцоо бол байгаа. Тэгээд залуучууд яг ингэдэг юм блэ. Яг төвшөөрөгчтэй сонио бос хэлсэн. Яг айчдаг, чадахгүй байх вэ, мэдэхгүй байх вэ гэх. Боломж угаасаа байхгүй гэл. Яг боломж бол байдаг юм билээ. Тэгэл яг өөрөө ирэл хэлж байгаа тэр боломжийг олгоод авчих юм бол тэгээд ингээл цаашаа хөгжлүүлээд тэтгэлэг тэгээд бүр 20,000 30,000 долларын ч тэтгэлэг ийм боломж атгаж болно. Англи хэлээ сайн мэдээж тултлан сурах юм бол. Тийм болохоор илүү нөө алсыг бас хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй юм билээ. Тэгээд нэг үг үйдэж шүү дээ. Бэмбэрийн чингаа хэлсэн. Орчуулагч бол соёлын жинчин гэдэг. Тэр үгийг би их амар хэлэх дуртай яа тэгэхээр яг англи хэл болон бас бусад хэлийг сурснаа өөрсдийнхөө Монголын гадаад хүмүүст дэлхийд таниулна. Тэгээд өөрсдийнхөө соёлыг гадагшаа гаргана. Бус гадаад соёлыг бас Монголд авчирна гэж боддог. Тэгээд болохоор хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй. Бид нар чаднаа л гэж хэлсэн. За нурдуулалтын үед одоо Англи, Америкт очиод ажиллаа, сурсан байгаа шүү дээ. Тэрүүн дээр илүү ялгааг нь бас ингээд олж харах тийм боломж бас гарсан болов уу гэж бодож байна тийм ээ. Ер нь тэнд Африка, Европ, Аз, Өмнөд Америк гэлс төв-төвөөс хүмүүс тэдний бас сэтгэлгээний онцлог хамаагүй чөлөөтэй байгаа нь ер нь Монгол хүний бас нэг онцлог юугаараа ялгаатай. Яг тэнд бас Хятад, Тайван, Филиппин гэдэг байсан. Манай би Монголоос би манай нэг залуу тэгээд Азууд ер нь дутуу байцгаах баг. Ерөөсөө баг анхан шатны мэдтгэн баг байхгүй
хятад залууч гэсэн байсан. Гэтэ тэнд Америкт очсон. Alaska мужийн тэ тэнд ажиллаж очсон баг. Тэгэхээр бас хятадууд бас нөгөө айц гэдэг юм байхгүй шин. Бүр ингээд хийдэн өсөх холбоо тэнд Америкт явж байна. Тийм болохоор бид нар бас бус Азиудаас бүр үнэхээр хамаагүй л гэж чадна. За Батаяны хувьд надаас хор монголчууд айгүй нэг тийм өөрсөддөө стресс өгдөг тийм онцлогтой арт түм юм шиг санагддаг шүү дээ. Айгүй их дарамтыг өөр дээрээ авчирч ирчээд бүр ингээд ер нь ингээд харахад ингээд гудамжаар яваад харах чинь угаасаа л нэг юм дандаа нэг юм ярмаар. Тэнгүүд ингээд гадагшаа ингээд яагаад үзэнгүүт ерөөсөө л амар сэтгэл хангалттай юм өөдрөг хүмүүс идэг. Тэгээд монголчууд ингээд бүх юмыг ингээд сурахтаа зүгээр л ийм дарамтыг авчирч юм болгоныг юм хэцүү болгож хийдэг. Одоо жишээ нь математик яг би тэр 10 жилдээ үзчихсэн. Монгол математик амар хүнд. За тэнгүүд ингээд Кембрижийн тэр хөтөлбөрийн математик бүр хитрхи одоо ер нь Монголтай харьцуулахад айгүй амархан. Яг ингээд төсөгчөөсөө Яши математик бэлтэж хахад ерөөсөө бид нар ингээд Монгол математик чадахгүй, тэрийг ерөөсөө чадахгүй. Нэг тийм айгүй орс школтой монголчууд юмыг дандаа хэцүүгээр тойруулж идэг. Тэнгүүд болохоор ингээд гадаад хүмүүс яг ингээд хэлбэр аргыг нь олоод хийсэн болохоор ерөөсөө бүх зүйлд айгүй сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор ингээд монголчууд маань тэр өөрсөддөө юмыг хэцүү болгодог юунаасаа ингээд одоо холдоод ингээд бүх зүйлийг айгүй гоё өөдрөг эрэг хүлээж авчвал яг болсон тийм монголчуудын онцлог нь нэг тийм л онцлогтой шиг санагддаг. Тэрийгэ болчвол айгүй гоё өөдрөг болно. За баярлалаа. За төвшөө. За би болохоор арай нэг тийм орчуулга талаасаа ч юм уу ялгасан. Одоо монгол хэлэнд нөгөө толгодын цаана инг буйлна гэдэг дөрөв үгийг англиар орчуулахаар жижигхэн уулын цаана ийм тэмээ бархирна гэдэг дөрөв үгийг 6-7-8 үг болгоод орчуулждаг. Тэгэхээр яг Монголын сэтгэлгээний онцлог миний хувьд болохоор яг ингээд орчуулга хийж мэж авах юм харахаар аюу юмыг товч хэрнээ ойлгомжтой яг онсон цөөн үгээр хэлж чаддаг юм шиг санагддаг. Тийм сэтгэлгээний онцлогоос тэнд байгаа. Тэгээд ер нь бол дуудлагын хувьд гэх юм бол бас монгол хэлч өөрөө хичнээн хэцүү аваа өсөг байсан ч гэсэн монгол хүн аюу яг хэлж чаддаг. Тэгэхээр дэлхийн ер нь бүх улс орны хэлийг маш төгс ингээд зөв дуудлагатай яг одоо дуудлагын хувьд маш цэвэр ямар ч хэлийг тухайн одоо унган хүн шиг сурах тийм авьяастай арт юм байна гэж дүгнэж шүү дээ. За баярлалаа. Миний бодол ч гэсэн бусдынхтай адилхан. Тэгээд ер нь бол энэ намыг яаж унших вэ гэж 10 минут бодож ирсэн. Скелс барьж аваад уншсан юм дээр тэгээд бас нэг бабууны хэлснээр юмыг ингээд төгс хийх гэж хичээх биш. Харин яг хийгээд эхэлчих. Гадаад нэг анзаарчихсан зүйл яана би алдчихгүй гээл нэг ярихгүй байх юм. Тэгж чад хажуунаас нэг Роми охин орж ирэлсэн. Хитэн өнгө холбоол ярьчихж байгаа юм. Тэнгуут би хитчнээ ингээд айгу өөрийгөө төгсөөлөх гээд тэнд алдаж үлдэж байгаа байхгүй. Тийм учраас айхгүйгээр зүгээр л сайхан зоригтой. Юмыг төгс хийх гээд хэрэггүй л гэж юм. За баярлалаа. За ер нь нэвтрүүлэг маань одоо төгсгөлийн шатанда ирчээд ингээд англи хэл сурч байгаа оюутнуудад залуучуудад хандаад одоо хэл сурахад гарч байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах, за цаашлаад одоо юун дээр анхаарах талаар та бүхэн одоо санал зөвлөгөө өгөхгүй юу? Төвшөөгчийн хэлснээр яг англи сурахад илүү мэдлэг тэлнэ. Монгол дээр 50,000 илэрч байлгт англи дээр 500 сая 50 сая илэрч байх жишээ нь тийм болохоор мэдлэг хэлхийн тулд англиээ сайжруулаарай. Тэгээд англиг сурах юм бол цаашлаад хүмүүс одоо залуучууд хөвчлэн юу боддог л доо. Англи хүн болго мэднэ шүү дээ. Одоо англи сурлаа гэдэг одоо кино үзэх юм уу, дуу сонсох юм. Тэрнээс одоо төсөөж яваас ч илүү их боломж байдаг. Тийм болохоор англи сурснараа та дэлхийн болноо л гэж хэлмээр. Тэгээд бас нэмээд хэлэхэд зөвхөн хэлэхгүй те өөрсдөө эзэмшсэн мэрэгжил тэгээд ажил тэгээд ер нь салхинтай бас нэг чухал сэдв шүү дээ. Битээ голоороо бүгд яг багаас их рүү явдаг. Тийм болохоор багаас эхэлсэн сэтгэл хангалуун тэгээд зөрөгтэй өөртөө ихтэй байгаарай л гэж хэлмээр. За баярлалаа. За ер нь тэгээд хэрвээ
англи хэл сураад хэрвээ шантарч байгаа юм бол ерөөсөө бити сандар бити сандрах юм бол одоо нүдгүү дүүши тийм хүн шиг болчдөг. Дуртай юмаа бүгднийг англиар хий, англиар судаж. Тэгээ манай багш яг хэлжсэн англиар ч гэсэн англиар бодвол англи үг гарна. Тийм болохоор ерөөсөө бүхий зүйл дээр бити шантар өөртөө ихтэй бай. Тэгээд ерөөсөө гадагшаага бай. Тэгжээс хэлээ та. За баярлалаа. За ер нь нөгөө англи багш болохоор хүмүүс аягүй асуудаг байхгүй. За яаж англи хэл аягүй хурдан тэгээд сурах уу гэж. Ер нь бол тэгэл таарсан хүн болгон асууна. Гэхдээ хамгийн чухал байдал бол тууштай байдал гэж хэлмээр байна. Хэл бол тийм хүн болгон л ингээл нэг өдөр за би өстө өнөөдөр хэл сурна, өнөөдөөс хэл сурна гэж яг нэг ном байраал ч юм уу те нэг одоо YouTube channel үздэг ч юм яг тэгж эхэлдэг баг. Гэхдээ яг тэр бодлоо хэр удаан хадгалж те яг тэр бодлоор хэдэн сар хэдэн жил явсан бэ? Тэр хүмүүсийг тоолвол хэцүү юм баг. Тэгэхээр яг анхны бодлороо одоо англи хэл би сурна гэж шийдвэр гаргасандаа тууштай өөрөөр хэлбэл тэр бодолтой тууштай байгаад яг англи хэлээ тасралтгүй өдөр болгон хөгжүүлэх нь л яг тэр хэлийг сайн хурдан сурах хамгийн зөв арга. Тэгэхээр тууштай байгаарай л гэж хэлмээр байна. За миний хувьд болохоор битгий гомдол гэж хэлмээр байна. Одоо чамд одоо хичнээн сайхан ном байлаа, хичнээн сайхан одоо YouTube channel зөндөө channel байгаа. Тэгээд зөндөө олон багш нар байгаа. Тэгээд чи хичнээн тэрийг ингээд гомдлоод би юм сурч чадахгүй байна, ингэхгүй байна гэхээр гихтсэн чи юм сурахгүй. Тийм учраас гомдлохгүйгээр яг байгаа зүйлд сэтгэл хангалуун чи зүгээр Netflix-ийн чамд ирэх байхгүй ч гэсэн чи зүгээр net руу ороод те одоо 1 2 3 movie гэдэг байдаг шүү дээ. Тэр лөө ороод гой кино зөндөө байгаа. Зүгээр битгий гомдол шалтгаан тавь. Тэгээд хийгээл хэлчих. Тэгээд болоо. За оюутнуудаа маш их баярлалаа. Монголчуудын төлөөлөлтөд маш их баярлалаа. За өнөө цагаан зарцуулаад энэхүү англи нийтийн зохион байгуулж байгаа нэвтрүүлэгт хүрэлцэн одоо оюутан залуучуудад урам зориг өгч зөвлөгөө өгч одоо энэ нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье, сурталчилгад нь бас амжилт хүсье. За баярлалаа. Өрсөн баярлалаа. Айгуу гоё бодог саналж хүсвэлтэй байцсан. Тэгээ энийг үзэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд энэ бүр айгуу гоё сургамжтай подкаст болсон шүү гэж хэлээ. Би өөрөө ч асуурлаа. Харин айгуу их зүйл шинээр сурж байгаа. Айгуу гоё өөрөө өгөөжтэй байлаа. Ер нь бол бас подкастын онцлог бас энэ дээр айгуу хорж байгаа. Ерөөсөө үзэхэд нөгөө өндөөж хүртээжтэй бид хийдч дотроос юм аа гэж. Айгуу ийм нэг хөвгчлөлтэй юм болж ирсэн шүү нөгөө Америкт. Манай ингээд нөгөө үйлчлүүлэгчдэр очиод ингээ юм ярьчихсан чинь танаа ингээ тоогооч тэр чи хаана байгаа гэсэн чинь our boys are in the kitchen гэдэг chicken гэж хэлээд тэгээд our boys are in the chicken гэж хэлээд нөгөө хүмүүс байгаа хүн chicken хаана хүүхдүүд хаана байгаа юм бид нар бүр бෑм гэж сурж байгаа маш хөвгөлтэй зүйл байдаг шүү. Тэгээд дараа нь эргээд бодоход тийм маш хөвгөлтэй дурсамж болоод үзсэн байдаг шүү. За та бүхэнд маш их баярлалаа. Энэ цагууд одоо өөрсдөө цаг гаргаад ингээд ирчэн гэдэг чинь бас хуштай хэрэг надад багш нь одоо төгсөлчдөр оюутан дараа үлдэж гарах гэж байна шүү. Баярлалаа. За.